За Монголын үндэсний олон нийтийн телевизийн өглөө хөтөлбөрийн өглөөний хэмнэл нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчдээ өглөөний мэндийг хүргье. Дуулж явах хамгийн сайхан гэдэг телеконцертн дээр ажиллалаа. За дөнгөж саяхан одоо дуулж явах хамгийн сайхан гэдэг одоо Бээжин хотоос одоо CD маань ирлээ. Тэгээд мөн одоо 26-нд UB Palace-ын концертын их танхимд 19 цагаас одоо анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Дуулж явах хамгийн сайхан гэсэн бас юм нэртэй байгаа. Соёл урлагийн сургууль төгснөөс хойш 10 гаруй жил одоо яг мэрэгжлийн урлагийн театрт ажилласан байна. Тэгээ энэ хугацаанд бас баггүй уран бүтээлүүдээр ажилласан, дуур, одоо жүжиг, мюзикл гэдэг ингээд олон зүйлийг ярмаар байна л да. Тэгээд бас кинонд ч гэсэндээ тоглоод амьдсан. Тэгэхээр энэ бүхнийг ард түмэндээ бас нэг ийм залуу байд юм аа гэдэг ард түмэндээ тайлгнах гэж байна. Тэгээд дуулсан уран бүтээлээсээ болон бас тоглож байсан хамт одоо мөр зэрэгцсэн уран бүтээл хийж байгаа найз нөхдөдөө бас тайлгнахыг хүсэж, ард түмэндээ бас тайлгнахыг хүсэж энэхүү дуулж явах хамгийн сайхан хэмээх тоглолтыг хийхийг хүссэн юм аа. 3-4 хүн бадаг дотор бүхий л зүйлийг багтаахын тулд үг болгоныг мэдэрч ойлгож одоо хүнд хүрэхийг хичээдэг. Тэгээд ер нь дуучин байна гэдэг бол маш хариуцлагатай, дээрээс нь маш их нэр хүндтэй. Тэгээд нэлээд их шаггүй мэдрэмж шаардсан зүйлтэй. Тэгээд ер нь миний хамгийн их боддог зүйл бол хамгийн түрүүнд авьяасаас гадна мэдрэмж гэдэг зүйлийг илүү их авьяастай хослуулж ээж тэр хүний зүрх сэтгэл рүү өнгөж гарч өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо мэдрүүлэх ёстой гэсэн байр сууриас уран бүтээлийг хийдэг. Миний тоглолтын уур амьсгал бол утга уянгийн хүнд ухаарлах хайрлсан бас зарим нэг талаараа нэлээд их тийм мэдрэмж хүнээс одоо ямар гайхамшигтай зүйл гарч болох вэ гэдгийг одоо үзүүлэх талаас хандж байгаа. Тэгээд Монгол Улсын гавьяач жижигчин одоо Төвшин Төгс, Монгол Улсын гавьяач жижигчин Чамин Жилуун, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ая зохиогч дуучин Баасан Доржих, Монгол Улсын гавьяач жижигчин одоо Маск продакшны жүжигчин Баяр Магнаах маань за ингээд оролцсон доо. Сайхан цэлхэн дунд ухаан суусны учир энэ уран бүтээл тоглолтын ард бол гарна. Тэрний дараа бол би дараагийн үзэгч олонтойгоо бол би дуурийн гол дүрээр одоо дараагийн үзэгчтэйгээ уулзах хүсэж байгаа. Тэгээд ер нь бол үзэгчтэйгээ дуурд тоглож бол харагддаг л да. Гэхдээ одоо богд хамгийн сүүлд миний тоглосон үндэсний одоо түүхэн дуур Оройн дээд гэмэх дуурийн одоо Богд хааны дүрд тоглосон. Тэгээ 12 сарын 29 болгон тусгаар тогтнолын ордноор энэ өдөр би тоглодог. Тэгээд энэ дүрээс хойш одоо сая 10 сарын 15-нд Балганы дүрд тоглосон. За тэгээд ер нь шин дүр гэвэл юунаас хойш Богд хааны дүрээс хойш өөр дүр гаргаагүй юм байна. Тэгэхээр яг үзэгч олондоо бас өөр шин дүрээр шин өөр уур амьсгалтайгаар уулзахыг бас хүсэж байгаа.
миний нэвтрүүлгийг үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд дуулж явах хамгийн сайхан тоглолт маань одоо UB Palace-ын концертын их танхимд 10 дугаар сарын 26-нд 19 цагаас ганцхан удаа тоглогдно. Та бүхнийг чин сэтгэлээсээ урьж байна. Баярлалаа. Uyurluğun engel milmir çorsalar